Манай улсад шатхууны үн агаар орчны бохирдол нэмэгцээр байгаа энэ үед ухаалаг хэрэглээг сонгохыг бид илүүд үзэж байгаа билээ. Суудлын 200 мянган автомашинаар тооцсон судалгаагаар i92 бензин хэрэглэдэг нэг автомашин төвжирлээс болж нэг цагийн дотор 1328 төгрөгийн шатхууныг ямар ч үр дүнгүйгээр зарцуулж энэ нь мөнгөн дүнгээр болон нийт тээврийн хэрэгслээр тооцож үзэх юм бол нэг өдөртөл гэхэд 265 сая төгрөг. Жилдээ 53 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 2.9%-ыг эзэлж байна. Үүнээс үзэхэд өдөрт нэг машин замын төвжирэл 1.5-аас 3 цагийг зарцуулдаг гэж үзвэл 1992-оос 3984 төгрөгийг зарцуулдаг байна. Мөн энгийн автомашиныг бодвол хослолсон хөдөлгөөрт автомашин нь агаарыг бохирдуулж буй нарийн ширхэг тоосонцор хүнд металлын хаягдлыг 2 дахин бага ялгаруулдаг нь ил болсон. Энд бид ухаалаг хэрэглээ болсон Прус машиныг сонгон энэхүү зардлаа 30-аас 40% бууруулах боломжтой юм а. Яаж вэ гэж үү? Ухаалаг хэрэглээ Прус автомашиныг сонг. Харин машина мэргэжлийн автоцасрын Прус центр дээд. Бүрэн итгэл бидний туршлага. Прус центр